Өмнөгов аймгийн Хамбогд сумаас оюу толгойн хүртэл 35 км замыг хатуу хужилтаа сайн чанарын замтай болгохоор орон нутгийн удирдлагууд захиалж оюу толгой компаниас санхүүжүүлэн бүтээн байгуулалтын ажлын эхлэл болгож өнөөдөр шав тавилаа. Энэ зам нь орон нутаг гэлтгүй улс орны нийгэм эдийн засаг байгаль орчин мал ан амьтанд ээлтэй байхаар шийджээ. Өмнөгов аймгийн Хамбогд сумаас оюу толгой хүртэл 35 км газрын шорон замаар туулдаг шороо тоосчлт гэдэг экологийн асуудлыг шийдэхин тулд орон нутгийн удирдлагууд санаачлан оюу толгой компанид удаа санал тавьснаар 46 тэрбум төгрөгийн санхүүжилтээр энэ замын шавыг инхүү тавьж байгаа юм байна. Сайр, бороотой үед урсдаг булаг, ургадаг мод, төрөл бүрийн байгалийн болоод археологийн тийм олдврын газрууд байгаа л да. Тэгээ энийг ихэнх замаа төлөвлөлтөд манай мэргэжлийн хүмүүс урдчил судалгаа хийгээд археологийн судалгааг олж илрүүлээд холбогдох Улаанбаатарын шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэн хүмүүс хамтарч ажиллаад энийг хамгаалаад хүлээлгэж өгсөн байгаа. За үүнээс гадна бол энэ замыг бас төлөвлөлтөд нэгж ургамал мод энэ хайлаасыг тайрахгүй. Тэрийг бол нэг бол давуулж тавих, нэг бол тойрол тавих юм зарчмыг баримталсан байгаа. Бид одоо энэ оюу толгой компанитайгаа ойр байж олон асуудлуудыг шийдэх энэ асуудлууд дээр одоо бас янз янзын гарцыг хайж хөдөлмөрлөж энэ дээр зарим үедээ маргаж, зарим үедээ мэтгэлцэж, зарим үедээ зөвшөлдөж байж энэ одоо ажлуудыг бүтээж хийж явж байгаа. Хамбогд сумын түүх 90 жилийн ойгоор одоо олон сайн ажлуудыг хийснийг ард түмэн маань мэдэж байгаа. Эрчим хүчний асуудлыг минь шийдэж төвийн эрчим хүчинд холбогдууллаа. Тэгээ өнөөдөр одоо цэвэр өхөр дулааны хангамжийн асуудлуудыг хийж байна. За энэний одоо оюу толгой компани маань одоо цэвэр шиг байгууламжийн асуудлыг бүрэнд нь хийж ингэж шийдвэрлэж Хамбогд сумд хийж өгөр боллоо. За энэ жил одоо ингээ 35 км замын асуудлыг хэлж байна. Цаашид бид одоо энэ ажлын байрыг нэмэгдүүлэх, доктортой ажлын байраар хангах, ажлуудыг бууруулах, дээрээс нь одоо орон нутгийн бизнесмен, орон нутгийн компаниудыг одоо энэ ханган нийлүүлэлтэд түлхүү оруулах талаар онцгой анхаарч энэ дээр одоо бодлого шийдвэрээ гаргаж ажиллаж байна. Энэ зам бол ард түмний хүсэл мөрөөдлийн оргилон байсан гэдгийг олон хүн хэлж байна. Тэгэхээр энэ бас тийм амар хялбар шийдэгдэх асуудал биш байсан. Ер нь 40 тэрбум гэдэг төгрөг Монгол мөнгөөр ч бодсон, альч мөнгөөр бодсон тэр ямар хэдийн хөрөнгө байгаа вэ? Энэ сэтгэлийн хөдлөлөөр хэн нэгэн дарга, хэн нэгэн хүний хүчин зүтгэлээр бий болждаг зүйл биш. Энэ бол удаан одоо зүтгэж удаан хөдөлмөрлөж олон дахин асуудал тавьж янз бүрийн арга хэрэглэж байж энэ зам одоо нэгдсэн гэдгийг бол би иргэн хүний хувьд ойлгож байна. Өмнөгов аймгийн хэмжээнд явагдаж байгаа уул уурхайнууд маань нэг цонхны үйлчилгээтэй, нэг цонхны бодлоготой. Манай Өмнөгов аймгийн маань 2 хөлийн бомб болон гашуун сугай шивийн хөрөнгийн бомбтор 24 цагийн нүүрс урсж штэ түүхийг энэ үүнийг одоо хагас бүтэн боловсруулах энэ одоо эдийн засгийн эргэлт нь өөрөө одоо энэ боловсруулсан бүтээгдэхүүнүүдэд бий болоод эдийн засгийн томоохон эргэлтэнд орох Монгол улсын одоо өнөөгийн нөхцөл байдалд байгаа нийгмийн эдийн засгийн хямралыг түргэн даваад дуулах юм боломж нууцвал ялчгүй манай Өмнөгов аймагт бол бий. Замын ажлыг чанартай хийж гүйцэтгэх компаниг шалгаруулах нээлттэй тендерийг 1 жилийн хугацаанд явуулж оч нарын компанид шалгарсан байна. Тус компани 2018 он гэхэд 35 км хатуу хужилттай автозамын ажлыг гүйцэтгэхдээ 2 хэсэг газарт 60-аас 70 м урттай гүүрэн гарцыг барих юм байна. Ингэснээр хүрээлэн буй орчны мал амьтанд ээлтэй дэлхийн жишгт нийцсэн автозамтай болох юм. Оюу толгой компани төслийн бүтээн байгуулалт эхэлсэн 2010 оноос эхлэн Өмнөгов аймгийн Хамбогд сумын иргэдийн тоо огцом нэмэгдсэн байдаг. Уугуул иргэд болоод оюу толгой уурхайд ажиллах Хамбогд сумын иргэд ханган нийлүүлэгчдгээд хөдөлгөөний урсгал 3 дахин нэмэгдсэн энэ бүс нутагт автозамыг хүрээлэн байгаа орчинд нээлттэй асуудал байдлаар шийдэх нь хамгийн гол асуудал байсан юм байна.